Grand Awards-аас зохион байгуулдаг энэ тоглолтод бас үнэхээр Grand Awards-аас зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагаанд ирээд бүх цаг үеийн домог тоглолт гэдэг энэ бас өрөмжлийг авлаа. Үнэхээр талархаж байна. Бараг сүүлийн 15 жил ямар нэгэн awards-д оролцоогүй юм байна. Тэгээ манай Pentatonix наадам бол рок гурлагаа дүгнээд ингээд уран бүтээлчтэй урамшуулдаг байсан. Харамсалтай нь сүүлийн бас он жилүүдэд энэ үйл ажиллагаа Pentatonix наадам маань бас болоогүй нэлээд удсан байна. Тэгээд үнэхээр талархаж байна уу? Яагаад гэвэл зүрх асан тоглолт бол зөвхөн нэг дуу, нэг өдөр бод биш юм. Энэ бол олон тоглолтуудын одоо уналт, босолт, алдаа, оноо, туршлага. За тэгээд тууштай байдал, хөдөлмөр гээд энэ бүх зүйлээс бүрдсэн тоглолт юм аа. Тийм учраас магадгүй зүрх асан тоглолтын дээр бид нар хамтын хариуцлагадор уран бүтээлчдийн маань одоо бүх бүрэлдэхүүн энэ талбарт ажилладаг бүх entertainment урлагийн талбарт ор ажилладаг чимээгүй бааtruуд маань энэ тоглолтыг үнэхээр хамгийн сайнаар хийхэд хамгийн сайнаар бүх зүрх сэтгэл оюун ухаан бэлэг авьяасаа зориулж ажиллаж чадсан. Тийм учраас бас энэ гайхалтай бас баг хамт олонны ард ажилласан чимээгүй бааtruудтай мөн одоо тентэр ажилласан манай Тэмүүжин Үжин продюсерийн баг хамт олон Skin Entertainment-ийн баг хамт олон, хөгжмийн найруулагчдын баг хамт олон, Жимбат Одбаяр санчрын баг хамт олон, мөн S4 хамтлагийн баг хамт олон, мөн дуучид, бүжигчид, нандаа, дади гэдэг энэ тоглолтын маань уран бүтээлд оролцсон уран бүтээлчдийн баг хамт олон, бас манай баг хамт олон гэдэг олон баг бүрэлдэхүүнээс бүрдчээж энэ одоо амжилт бас болдог байх гэж би бас боддог. Тэгээ би бас сая хэлсэн үгэндээ бас хэлжсэн. Амжилт гэдэг бол сонголт юм аа. Энэ бол бас агшин цаг хором үуч биш юм аа. Амжилт бол үнэхээр 100 өдрийн сахилга бат тэр хөдөлмөрөөр ирдэг тийм үр дүн юм аа гэдгийг би бас хэлхийг хүсэж байна энэ дашрамд. Тийм учраас магадгүй бид амжилтыг сонгодог байх хэрэгтэй. Өнөөдөр бид нар урлаг entertainment-ийн энэ талбарт бид үнэхээр бүх талаар гэрлийг асааж чадсандаа баяртай байна. Тэгэд бид зүрх асан гэж тоглолтоо нэрлсэн маань ч гэсэн бас учиртай. Яг гэвэл зүрх юугаар асдгийг бид бас хэлж чадлаа. Зүрх бол дуу хураар асдаг юм байна. Зүрх үнэхээр урам зориг, хүч чадал, итгэл найдвараар асдаг юм байна. Зүрх үнэхээр бас бид нэгдэж чадах юм бол бид хамтдаа үнэхээр алсын хараан дотор энэ ариунагийн тоглолт биш бид хамтдаа ийм бас legacy түүхэн тоглолтыг хамтдаа хийж чадна гэсэн тэр хараан дотор ажиллаж чадах юм бол бас үнэхээр бас ингэж асаж чаддаг юм байна. Тэгээд бас үзэгч олон фэнүүд маань бас үе үеийн үзэгч олон фэнүүд маань миний дууг сонсож бас надтай хамт бас өтөлж бас бүх одоо дуунууд маань бас бүхий л насны хүмүүст хил хязгаараа бас тэлжсэн тэр одоо бүх үеийн цаг сонсогчд маань надад үнэхээр тэр урам хайрлсан тэр халуун алга ташлтыг өгсөн тэр одоо хайраараа миний замыг үнэхээр бас гэрэлтүүлж чадсан юм аа. Тийм учраас бас энэ тоглолтын маань үзэгчд бас домогт үзэгчд бас байж чадсан юм шүү гэдгийг бас үзэгч олон та бүхэндээ бас талархлаа бас илэрхийлж байна. Тэгээ үнэхээр бас би өөрийнхөө гэр бүлийн хүн болох хань бас миний бас өмг төшиг болсон төшиг тулгуур маань болсон ханьдаа бас баярлалаа гэж хэлье. 1997 онд би хантайгаа танилцж байхдаа зөвхөн чиний тухай тоглолт гээд улаан машинтайгаа үйлдвэрчний соёлын төв ордонд ингээд тайзан дээр гарч ирсэн. Тэгээ тэр цагаас хойш уран бүтээлийг маань үнэхээр тууштайгаар дэмжиж ирлэх үедээ намайг ирлэж бас надад үнэхээр намайг дэмжих үедээ золиос зориулж бас эрслийг гаргаад бас миний ард тал тууштайгаар зогсож чин үнэнчээр зогсож чадсан үнэж зөвлөг хань гэр бүлдээ миний хамгийн дотны хайртай хүмүүсүүдтэй бас талархаж байгаагаас илэрхийлж байна. Тэгээд үнэхээр зүрх асан тоглолтоор урлагийн маань бас шин сэргэн мандалд би бас ирсэн бахаа гэж бас бодож байна. Энүүгээр дамжиж бас бидний үе үеийн шинэ үеийн залуучууд маань үнэхээр бас тоглолтыг бид нар бас зориулалт гаргаад бас бид үнэхээр хамтдаа нэгдэж шинэ үеийн залуучуудтайгаа хамтдаа нэгдэж чадаад бас тоглолтоо бас ингэж нэгдвэл байдал дотор хийж чадах юм бол бас үнэхээр бас гайхалтай болж чаддаг юм байна гэдгийг бас залуучуудаасаа суралцсан залуучуудтайгаа нэгдэж чадсан ийм бас тоглолт болж чадсан юм аа. Тэгээд бас шинэ үеийн залуучуудтай бас талархъя.